Энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За манай шинэ амьдрал ялагч төрийн бас байгууллага нь 2012 онд төрийн бас байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэгээд нийтээ Улаанбаатар хотод 13 жил үйл ажиллагаа явуулж байна. Архины хамааралтай орон гэргөө энэ хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Олон сайхан хүмүүс амжилттай дүүргэж байна. Олон хүмүүстэй амьдралдаа бас гэр бүлдээ буцаж очиж байна. Чин янз янзын хүмүүс байгаа. Тэгээд мэдээч хэрэг олж сурах юмнууд маш их байна. Тэгээд та бүгд маань ч гэсэн бидний тусалж зөв сайхан олон хүмүүс туслах гэж ирж байгаад байгууллагын зүгээс бас талархснаа илэрхийлье. Бид өнөөдөр өргөдөж ирсэн насан туршийн боловсролын төлөв оюун гэрэл оюун гэрэл гэдэг маань ирсэн байна. Түн дагуу бас сургуулийн менежерүүд бас л ингэж ирсэн байгаа. Туршийн сургуулийн төвөөр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? Монгол Улсын засгийн газрын тогтвортой өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд чиглэсэн бүх насны иргэдийг сурч боловсрох, ажил амьдралаа дэвшлүүлэх, өөрсдөө юу сурахыг хүсэж байна, түүнийг нь дэмжиж сургадаг ийм үйл ажиллагааг явуулдаг. Манай насан туршийн сургуулийн төвийн зөвхөн Сүхбаатар дүүргийн хэмжээнд ирэхгүйгээр олон улсын буюу мөн нийслэлийн түвшинд улсынхаа хэмжээнд үлгэр дуурайж үзүүлж бид хаана хэрэгцээтэй байна, хаана бидний хүсэж хүлээж байна, тэнд очиж үйл ажиллагаагаа явуулж дэмжиж туслах ийм зорилготой байдаг шаардлагатай байхгүй. Тийм болохоор ихлэд үзүүрээсээ буцаж иж угаа цайвар. Буур үсэг бол заавал одоо ингэж хагалж агаад одоо энэ багс байлаа шүү дээ, тий. Багс хахад чинь одоо энэ багсаар ингэ сайхан түгхэл. За одоо ингэ түгхээд тий, ингээл өнгө оруулахтай тий. Одоо энэ бондгоруудыг хаглаад тавьчихсан энэ өнгө чинь тодроод идэг. Тэгж байгааз ногоон өнгө нь олон тодроод байгааз нэг бонгод хаагаад тэр хөлийг сайн унших хэрэгтэй. Тэнийж бүр нэг үрчлэн заараад өгсөн гэж байна. Хаагүй ажиллах ямар юм бэ? Өнөөдөр Сүхбаатар дүүргийн насан туршийн боловсролын маань ирж бидэнтэй хамтарч энэ сайхан хүмүүст олон сайхан зүйлүүдийг сургаж өгч явуулж байгаад бас талархаж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн хамтраад бас олон хүмүүсийг бас ихтгэл найдвар төрүүлж гэр бүлд амьдрах ихтгэл найдвар төрүүлж би нэр бас нэг ийм зүйл хийгээд амьдарч болох юм биш үү? Би ийм сураад цаашдаа энэ мэргэжлэрээ энэ зүйлээр цааш амьдралаа аваа явах надад бас боломж байгаа юм биш үү гэдэг ч юм уу. Ийм ихтгэл найдварыг бас төрүүлэхэд агс дэвшил болж байна. Багснаар одоо энд хуулийн болон хууль мэдлэг мөн одоо гар урлал одоо өссөн гоо сайхан болон олон мэдээллийг одоо энэ юунд өгч байгаадаа бол маш их баяртай байна. Энэ хүмүүс бол одоо яг архины эсрэг архинаас гарах үнэхээр сонирхолтой магадгүй гэр оронгүй ийм хүмүүс байгаа учраас эндээс одоо юу эзэмшээд одоо амьдралд хэрэгцээтэй юу байна вэ? Тэр болгоныг эзэмших сонирхолтой байгаа учраас энэ хоорондын хамтын ажиллагааг батжуулах учраас энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаадаа маш их таатай байна. Тэгээд өөрийгөө болж гин гэж явсан чинь үнэхээр би бол болоогүй байжээ. Одоо би ингээд чамайг хараад Сүхбаатар дүүргийн насан туршийн боловсрол олгох энэ төвийн маань ажилчид ирж өнөөдөр манай төвд үйлчилж ажиллаж байгаад үнэхээр талархалтай байна. Маш олон гоё зөвлөдүүдийг зааж сургаж байна, зөвлөж байна, сургалт орлоод үнэхээр хүмүүсийн сэтгэл санамж үнэхээр өндөр байна. Гарын доорх материалаар яаж юм хийж болдог энийг 3-4 багш маань зааж өгч байгаад үнэхээр баяртай байна. Тэгээд цаашаа бид бас үнэхээр өөрсдийн сонирхож байгаа зүйлүүдээ хэлж өгч болно гэсэн
За энэ зүйлээр бас дахиж сургалт явуулнаа гэдгийг хэлж байгаад нь үнэхээр баяртай байна. Бүгдээрээ нүдэн анаа сонсох хүсэж байна. Хамгийн эхний биднээсээ доошо татдаг зүйл маань энэ байсан. Үсгэл өөрийгөө хамгаалаад, бусдыг буруутгаал, өөрийгөө өрөвдүүлэх гээд би ядарч яваа юм гээд яг энэ дээр бол миний өөрийн сонголт, миний өөрийн гаргасан шийдвэрүүд намайг ийм алдаатай зүйлд хүргэсэн юм аа гэдгийг одоо энэ дээрээ ойлгосноор бол маш баяртай, маш талархалтай байгаа. сайхан харж чиглэх билээ. Саргаад хэлбэрээ зөвхөн татлах саруулсан ихээр биелээ. Оохаа чимэл үдгүүрнэ. Оохын бичиг авгар билээ. Оохоо аймагтлаа оохтосмаа хайртай. Гэр бүлүүдтэй нэгтгэж, өрөөгтүүдийг нэгтгэж, гэр бүлүүдтэй амьдралдаа бас цаашдаа гэр бүлүүд маань сайн сайхан амьдрахыг л зорж байгаа. Шорон зам дээр ингэ сэгсжүүлж явж байгаад нэг засмал руу гараад ирэхээр ямар нэг гоё болдог лээ те. Йоо нэг ингэ нэг сайхан боллоо гэ те. Та нарын засмал зам урт байх шүү залуучуудаа. Энэ засмал замаасаа бити гараарай. Маань болохоор зэрэг мэстэй маш олон хүмүүс ирдэг. Олон хүмүүс маань бас энэ газраас сайхан гэр бүлдээ өөрчлөлтөд очиж байгаа олон хүмүүс байна. Мэдээж хэрэгсэн олон дотор сайн томоотой гэж эргээд амьдралаа алдаж байгаа ч хүмүүс байна.